Юудын шүтлэгтэй түүндээ бүр идэвхтэн байсан Илч Паулч шашнаа өөрчлөн Бурхны үнэнд орж ирсэн. Бурхны үнэнд орж ирээд хамгийн их ухаарсан зүйл нь өөрөө өөрийнхөө оршихуйг ухаарсан явдал байв. Сократ гэдэг хүн ийм үг хэлсэн байдаг. Өөрийгөө таньж мэд. Хэрэв бид өөрөө өөрийгөө мэдчих юм бол бид дотроо үргэлж ариун сүнсийг байлгаж чадна. Харин бид өөрийгөө сайн мэдэхгүй үе олон. Үүнийг Илч Паулч ухаарсан байгаа юм. Галат 2-р бүлгийн 19-р ишлэлээс харцгаая. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор хэн амьдардаг гэсэн бэ? Паул Илч үүнийг ухаарсандаа сайн мэдээ тунхагласан болохоор сайн мэдээ хөгжиж эхэлсэн. Паулийн захидлуудыг уншихаар тэрээр хүмүүний дотоод зөрчил, сэтгэлийн зовлон маш их амссан нь андашгүй байдаг. Гэхдээ эцэст нь Илч Паулч мөн би зүгээр л нэг шавар сав мэд оршихгүй юм байна гэдгийг ухаардаг. Тиймээс шавар сав мэд өөрийнхөө дотор үргэлж ариун сүнс тээж явсан. Би гих ямар нэг ихэмсэг бодол, өчүүхэнч болов төрөх болгонд тэрээр өдөр бүр Христэд өөрийгөө захируулдаг байв. Эдгээр бүх үгсийг авч үзэхэд бид өөрсдийн хүсэл бодолд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд үргэлж Бурхны ариун сүнс дотор маань ажиллаж өөрийгөө ариун сүнс амар тайван орших боломжтой. Ариун сүнсний сүм болгож хөгжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Галат 2-р бүлгийн 19-р ишлэлийг дахиад харъя. Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Идүүгээ мах боддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. Аливаа бүтээлийг агуулж байгаа жааз хүмүүсийн анхаарлыг татдаг биш. Харин жаазан дотор байгаа зураг нь хүмүүсийн анхаарлыг татдаг гэдгийг бид даруй ухаарах хэрэгтэй. Паул мөн энэ талаар дахин нэг удаа онцлсан байдаг. 2-р Коринт 4-р бүлгээс хамтдаа харцгаая. Бид нууцлагдсан, ичхүүрт зүйлсээс татгалзсан, залим их хэрэглэлгүй, Бурхны үгийг бодлуулалгүй, харин үнний илэрлэр Бурхны өмнө өөрсдийгөө хүн бүрийн мэс чанарт нотолдог. Бидний сайн мэдээ нууцлагдсан бол энэ нь мөхөсдийн хувьд нууцлагдсан хэрэг. Энэ 90 үеийн Бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурхны дүр болох Христийн алдрын тухай сайн мэдээний гэрлийг үзэхгүй болжээ. Учир нь бид өөрсдийгөө тунхагддаггүй. Харин Христ Есүсийг эзэн гэж, өөрсдийгөө Есүсийн төлөөх та нарын боол гэж тунхагладаг юм. Учир нь харанхуугаас гэрэлдэг гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дах Бурхны алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн нэгэн юм. Хүчний давмгайлал нь биднийх биш, харин Бурхных гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнсийг шавар савнуудад тээдэг. Бид бол шавар савнууд, харин одоо бидний дотор байгаа. Бидний итгэж үйлчилж буй Христ бол Библиэд дэх үнэхэрийн үн цэнтэй эрдэнэс юм. Энэхүү эрдэнсийг шавар савнуудад тээдэг. Хүчний давмгайлал нь биднийх биш, харин Бурхных гэдгийг харуулахын тулд бид энэхүү эрдэнсийг шавар савнуудад тээдэг. Бид бүх талаар дарамтлагдавч, няцардаггүй, цандардагч цөхөрдөггүй, хавчигддагч хаягддаггүй, цохигддагч мөхдөггүй. Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг нь Есүсийн ам бас бидний биед илэрхийлэгдэхийн тулд юм. Амьд байгаа бид Есүсийн төлөө үхэлд байнга тушаагддаг. Ингэвэл Есүсийн ам мөн үхлийн мах бодод маань илэрхийлэгдэх болно. Илч Паул Бурханд итгэдэг хүмүүн бидний оршихуй, шавар сав төдий гэдгийг дахин ухаарч, өнөөгийн бидэнд ч ийм ухаарал өгч байна. Бурханд чин сэтгэлээсээ залбирснаар Пентекостийн өдөр эхний бороо ариун сүнс авч ирч хүчтэйгээр сайн мэдээ тунхаглаж байсан итгэгчид шиг энэ сүүлчийн үед бид ч мөн өөртөө ариун сүнсийг байлгаж Бурханы сайн мэдээг тунхаглах ёстой. Тэгж байж л олон хүн чих тавих юм.